Hi guys. Та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр би сая нөгөө Costco яваад ирсэн шүү дээ. Тэгээд нэг сарынхаа ерөнхийдөө хүнсийг цуглуулсан. Өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ юу өргөх вэ гэхлээр сард одоо ямар хүнс цуглуулдгаа бас харуулъя. Дээрээс нь нэг өдөр ямар хоол иддгээ та нартайгаа хуваалцъя гэж бодсон. Өмнөх бичлэгүүдээрээ би нэх өдөр тутамдаа юу иддгээ нэх ярьжсэн нь бол санахгүй байна. Тэгэхээр юу иддгээ бас яриад тэгээд дээрээс нь Costco-гоос юу авснаа ингээд үннүүдийг харуулад явчих гэж бодож байна. За хамгийн ихний зүйл бол 9-ийн тос. Би ихэнхдээ Монгол хоолоо айгүй их сандаг. Тэгээд шарсан хуушур муушур хийдэг болохоор ийм тос томоор нь авчдаг. Тэгээд дахиж хэрэглэхгүйгээр хуушур тэгэл одоо махцах шаардсан шүү дээ. Тэрэнд айгүй их тос ордог. Тийм учраас би ийм том тос авчдаг байхгүй юу? За тэгээд дараагийнхан зүйл нь болохоор энэ за бургерний талах өглөө ажилтаа үедээ идчихэд явхад айгүй амар байдаг. Тэгээд дээрэс нь Costco ч нөгөө их зүйлүүд хямдхан ер нь бол үнэн жоохон үнэтэй гэсэн мөрчлөө ихээр нь харангуут нэг тус бүрийн үнэн арай хямдхан ингээд тусдаг. Тийм учраас Costco-гоос юмнуудаа авчдаг гэх юм уу. Тэгээд энийг бол нэлээд удаан идэх юм билээ. Хурдан идэж дуусгахгүй бол одоо нөгөө гэртээ хүмүүс ураад ч юм уу тэгээд идээд гэлс дуусгахгүй бол ер нь хурдан мох болох юм билээ. За дараагийн зүйл нь болохоор өгөрцөө авсан. За өгөрцийг болохоор яах вэ гэхлээр одоо би төмсний салат хийх гэж байхгүй. Тэгэхээр өгөрцөө орно. За дараа нь болохоор үрлэн помидор авсан. Үрлэн помидор энд гэхдээ одоо ингээд энэ жишээ нь 3000 зүгж байгаа байхгүй. Жирийн одоо үнэ нь болохоор 5600 6000 гэдэг. Тэгээд өнөөдрөөс ахгуулаад дараа 7 хоног одоо бүтэн тэр чигээрээ Chinese New Year болж байгаа. Тэнгүүд хаасайгүй ер нь үннүүд жоохон буурсан байлээ. Тэгээд хүмүүс айгүй их явж юмаа цуглуулж байгаа болохоор магадгүй үнэ ингээ буулгацсан юм шиг үлээ. 50-ны нэг гой зүйл нь болохоор манай Монголд одоо ингээ зарим зүйлүүд чинь хугацаанд дууссан байхад дээрээс нь хугацааг нь одоо ингээ уртсгаж наагаад зардсан штэ. 50-нд бол юусоо тийм байхгүй. Хугацаа нь дуусахаас 2-3 сарын өмнө л шууд ингээд үнийг огцон бууруулад тэгээ ингээд тавьчихдаг нь бүр айгүй гой санагддаг. Ирүүл хамгийн гол нь тий. За дараагийн авсан зүйл нь болохоор амар гоё юм байгаа. Зэрэг менуз 50-нд болохоор менуз олно гэдэг бол амар хэцүү. Ялангуяа Монголд байдаг менуз шиг тийм менуз тань гэж одоо би бүр ерөөсөө олохгүйсэн. Тэгээд одоо энд ингээд зургийг тавьчих. Би нөгөө Heinz менуз илүү Монголын юм жижигхэн менуз заяо. Монголд нэг өсрэл нэг 4-5 мянга гэдэг баг. Тэрийг би бүр идмээр санагдаад юу яажсан. Shopee гээд онлайн худалдаанаас 20,000 төгрөгөөр захиалж байсан. Амар хурдан тэгэл дууссан. Тэгээд энийг болохоор би Монгол мөнгөөр 25,000-аар авсан. Тэгээд Монгол менуз шиг байна гэж найдаж байна. Тэгээд гадаад байдаг хүмүүс Монгол хоолнуудаа айгүй их сандаг. Тэгээд би төмсний салат хийх дуртай. Тэгэл ер нь амт муутай хоолнуудад кимчи менуз эднэр хоолоод идэх дуртай. Тэгээд энийг нэрээ одоо амсаад үзчихье. За ийм байна. Оо ямар гоё юм бэ бүр. Яг хүссэн менуз мөн байна. Та нар бүр Монголоос миний бичлэгийг үзэж байгаа ямар сүртэй чинь гэж бодож магадгүй л те. Гэхдээ гадаадд амьдардаг хүмүүс нь л зовлон ялах ах. Амар гоё Монгол амтай хүсээд идэг. Тэнгүүд ёо энэхийн менуз нь ямар байдаг гэхээр амар усан тэгж ихтэй. Амар тэнэг. Энэ менуз бүр хайр байна. 1.2 литр менуз шүү. Төөх 2 литр менуз 25,000 гэдэг ч юм амар гоё хямдхан байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь хүмүүс бас нөгөө нэг хувцсны бичлэг дээр намайг юу идээд ийм байнга ингээд хуранхай байдаг вэ эднэргээ гоё биетэй юм эднэргээ тэгжсэн. Тэгээд би болохоор үнэндээ ерөөсө хоолны дэглэн барьдаггүй. Хүссэн юм шууд идчихдэг. Магадгүй удмынхаа халтаа би ерөөсө юу ч идсэн ер нь таргалдаггүй. Угаасаа жижигэн битэй тэгээд таргалдаггүй. Тэгээд зарим хүмүүс зүгээр өвчтэй юм уу ч гэж бодож иж магадгүй ерөөсөө тийм байхгүй. 100% ирүүл тэгээд ямар ч байсан юу ч идэж уугаад таргалдаггүй да бурхандаа үргэлж баярладаг. Зарим хүмүүс ч усуугаад таргалцдаг шүү дээ. Тэгдэг байсан бол жоохон хэцүү. Тэгэл ингээл найзуудтайгаа ингээл уулзсангууд дандаа яриан таргалалт. Яаж турах вэ? Тэнгүүт би нөгөө нь
ярианаас нь за би I'm out гэж гарчиж байгаа юм чи. Дараагийн авсан зүйл нь болохоор за энэ бууцаа би байцаанд нэг дургуу тэгсэн мөртлөө хоолнд нэг гоё үнгийн ногоо байвал гоё гэдэг штэ. Тэгээд энэ бууцыг бол би бүр байнга авдаг. Юунд ч гэсэн шүлгэнт ч гэсэн хурганд ч гэсэн бүгдэнд хийдэг. Байцаанаас хамаагүй дээр санагддаг. За дараагийн авсан миний хайр бол beef. За энэ болохоор Монгол мөнгөөр 70,000 төгрөг юм уу? 68-аас 70,000 төгрөг заяа. Тэгээд 2 хил 600 кг. 2 хил 600 гээд татсан баг. Энэ бүр амар хайр. За би нөгөө хуучин хуалын гээд газар амьдардаг байхдаа дандаа тэнд нөгөө ийм татсан мах авдаг байсан байхгүй. Тэр нь болохоор хилэн 230 гэдэг чинь 25,000 төгрөг. За тэгэнгүүт бараг л энэтэй адилхан болж таарч байгаа юм байна дөө. Тэгээд тэр махыгаа бүр амар сандаг байсан. Тэгээ энд хурж ирсэн чинь тэр компани байхгүй. Тэгээд эхний 2 сар бол ийм махгүй зүгээр бараг нөгөө өндөг эцээр байгаад өөрөө өндөглөх нь гэдэг шиг дахиад эцээр байгаа бүр амар залхсан сүүл рүүгээ дахиад чинь бид нар чинь нөгөө багаасаа дахианы махаар байн хоол хийж өсөв болохоор сүүл рүүгээ ингээд юу яд юм блэ шүү дээ. Хийх хоол олддгүү. Яг юу их юм мэдэхгүй. Тэгээд ийм үхрийн махтай болохоор би чинь бүр ингээл бараг махных нь хэлбэрийг өөрчлөөл будаагийн хажууд нь тавиал бараг 100 янзын хоол хийж чадчих байгаа юм чинь. Тэгэл ийм маханд бүр амар хайртай. Хэдийн үнэтэй ингээд ийм мах 70,000 ч гэсэн энэ махыг бол сар идчихдэг. Багаар нь. Тэгээд би бол бифэнд ерөөсөө мөнгө хайрладаггүй төрлийн хүн байна. Гэхдээ заримдаа хитрхи тэгэхээр энд нөө халуун уран учраас хурцдах магадлал ингээд жоохон хүнд оргих магадлал байдаг. Дараагийн авсан зүйл нь болохоор энэ 6 шигтэй дахиа байна. За энэ нь болохоор бас 2 хил 600 тэгэнгүүтээ Монгол мөнгөөр нэг 50,000. Бараг л адилхан үнэтэй. Энэ Costco учраас нөгөө нэг үхрийн махны хямдхан байна л да. Тэрнээс гадуур амир үнэтэй. Тэгээд яг энэ хоёрыг ингээд холиод идэх юм бол 2-3 хүн бол 1 сар болно. Хангалттай. Дан биф идээд хахаар бас жоох уйтгартай байгаад тийм. Тэгэхээр ийм дахианы мах аваад дундуур нь зарим үед шарж мараад идчихвэл айгүй зүгээр байдаг. За тэгээд дараагийн авсан зүйл нь болохоор энэ бүр шалчиж ийм талх авсан. Талхны нөгөө шарагч машинтай учраас өглөөний цан дээр бас талхаа шараад идвэл айгүй амар байдаг. Энэ талх дангаараа идэх юм бол жоохон аргуу, жоохон амтгүй муухай байдаг. Тэгэхээр талхаа нөгөө шараад идчихдэг. За дараагийн авсан зүйл болохоор ийм луван байна. Энэ луван болохоор том лувангууд байдаг л та. Гэхдээ энэ ингээд ийм нарийнхан байгаад энэ луван арай нэг гоё амттай болов уу гэж бодоод авсан. Тэгээ энэ болохоор Монгол мөнгөөр 3,500 төгрөг байсан хаа. За тэгээд авокадо өглөөний цан дээр идэх гэж бодсон. Би бол нэг тийм ч их авокадо иддэггүй л дээ. Зүгээр хүмүүсийн бичлэгнээс хараад гоё юм шиг санагдаад нэг удаа би фейлдчихсэн байхгүй. Яагаад гэвэл нэг авокадо авсан чинь нөгөө болоогүйг авангуудаа амар гашуун хатсан чинь бүр амар заван. Тэрнээс хойш авокадо муухай юм байна гэж бодсон. Тэгээд сая бүр ингээд сонгон айгу зөөлийг авсан. Тэгээд идэж үзье гэж бодож байна. Хүмүүс шиг би ингээд дайет ингээд хоолны юм барьдаггүй болохоор нэг юм иддэггүй мó яг үнэндээ. Тэгээд зүгээр маргааш туршиж үзье гэж бодоод энийг авсан. Тэгээ маргааш нөгөө талхтайгаа шараад ингээд. За дараагийн юм болохоор за cheddar cheese авсан. За уг нь бол нөгөө нэг мэддэг хүмүүс мэдэх Costco-гийн бүр амар том гоё нөгөө нэг чиз байдаг штэ. Тэрийг авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгээд энийг туршиж үзье гэж бодоод энийг Монгол мөнгөөр 20,000 байсан баха. Нилээн гайгүй том л юм байна. Гэхдээ нөгөө чиз нь бүр амар том 2 хилч илүү. Тэр нь бараг 30-40,000 байдаг байхгүй. Тэгээд энэ 20,000 Kirkland-ийн өөрийнх нь юм байна. Энийг туршиж үзье гэж бодоод айгүйх бүүргэрний тал авсан болохоор энэтэй идэ гэж бодоод тэгээ авсан. Дараагийн авсан зүйл нь болохоор энэ байна. Энэ нь болохоор нэг миний ойлгосноор зүгээр энэтхэг төрлийн нэг гамбар заяа. Гэхдээ яг энэтхэг биш юм шиг байгаа. Тэгээд ямар ч байсан ийм нөгөө гамбар тэгээд айгуу дайггүй амттай юм лээ зүгээр халаагаал тэгэнгүүтээ яарсан үедээ гяс
чикен микнээ шараал тэгэл ингээ ороогод идчихээд айгүй зүгээр юм лээ. За тэгээд өнөөдрийн авсан зүйлүүд нь ингээд дууссан байна. Тэгээд гэрт байгаа зарим зүйлтэйгээ холоод ямар ч гэсэн хөргөгч өнөөдөр ингээд сайхан дүүрчлээ. Хөргөгч дүүрхээр нэг гоё сэтгэл хангалуун байдаг. Тэгээд одоо би бифи болохоор жижигээр нөгөө ингээд боогод тахгүй бол бүтнээрээ байх юм бол манай Монголын мах шиг тийм нөгөө төсвөртэй биш гэх юм уу, амархан муудчих гад жоохон гисэглэн байх юм бол амархан өнгө нь хуурчих гадаг. Тийм учраас энэ махнуудыг амар сайн кэрлэхгүй болохгүй. Дээрээс нь бүх махандаа эднэр айгуу сонио ингээд өдөр заасан байдаг заяо. Нэг 7 хоногийн дараа дуусах юмстай эднэр хэд. Тэгэж чадахгүй шүү дээ. Тийм учраас айгуу сайн кэрлэл ингээд боогод тавих нь зүгээр. Тэгээ өнөөдөр оройнхоо хоолнд болохоор би төмсний салаад тэгэнгүүтээ митбол хийх гэж байна. Тэгээд юмнуудаа ерөнхийдөө одоо гялс бэлдээд тэгээд явцыг харуулад бэлэн болонгууд нь та нартайгаа эргээд уулзъя гэж бодож байна. Тэгээд эргээд уулзъя. Нэр энэ бүх авсан зүйлүүд маань Монгол мөнгөөр нэг 300 сая төгрөг болсон. Тэгээд та нарт энд зургийг харуулчин ерөнхийдөө нэг иймэрхүү юмнууд болсон. Нэг 10 төрөл дотор багцсан юм уу та. Тэгээ 300 сая төгрөг болсон. Энд бол нөгөө өртөг өндөр учраас ер нь бол гайгүй. Гэхдээ Монголд бас ямар болсныг нь сайн мэдэхгүй байна. Монгол юмны үн айгүй өндөр болсон гэдгсэн те. Тэгээд за одоо тэгээд гоё хоол эцгээе. За хоолны хувцас маань ерөнхийдөө дуусах төгсөж байна. Тэгээд би бөөрийнхээ махаа болохоор эхлээд хариулын тавганда хайр тогттол нь хайраад дараа нь болохоор ийм битүү чанагтанд томатны соус хийгээд ингээд битүү жоохон чансан байгаа. Тэгээд гоё шүүслэг мөрчлөө зөөлөн амттай болно. За тэгээд төмсний салаад маань болохоор төмөс, ловон, cucumber, тэгээд onion орсон. Тэгээд дээрэс нь би энтхийн нөгөө нэг хамд дургу учраас хаяа ингээд шараад идчихдэг. Дахианы махаа ингээд хайрс тогттол нь бас ингээд бүр сайн гоё давстай хуураад тэгэнгүүтээ төмснийхаа салааданд нэмээ хийчин гэж бодож байна. За тэгээд махаа юутэй идэх вэ гэхлээр энэ болохоор панкейк. Манайхаар болохоор ногоон сонгонтой тэгэнгүүтээ юм нөгөө нэг 70 давхартай юм панкейк. Энэ бүр амар гоё амттай. Тэгээ ер нь бол нэг 2-ыг идсэн махад ерөнхийдөө орой хоолнд яг болдог. Түрүүнийх болохоор зүгээр нэг тийм гамбар байсан. Энэ итгэгдүү гамбар, энэ болохоор 70 давхар шиг тийм гамбар гэсэн үг. Дандаа би ер нь юм бэлэн гамбарны юм бүтээгдэхүүнүүд авчдаг. Хаяа будаа агшаах, эсвэл тийм өөр холцноосоо ингээ уйдаа тийм эсвэл цаг зав байхгүй үед бол эднэр айгу зүгээрээдэг. За тэгээ одоо ингээд хоол удахгүй боллоо доо. Нэрээ би нөгөө нэг юунаас Costco-гоос түрүүнд амар өсөд пицца авсан байхгүй юу? Тэгээд хурж ирээд амар сандраад гэдэг нь одоо оройны хоол хэтэрхий ороодох гээд тэгээд идээгүй ийм комбо пицца гэсэн ханы ямтай ийм пицца авсан. Тэгээд одоо хоол болж байгаа юм чи өглөөнийхөө цайн дээр уучиг идчихье гэж бодож байна. Costco-гийн энэ пиццанууд хамгийн таалагддаг. Бусд нь арай зөөлхөн амттай санагддаг. Энэ яг л нэг гоё махтай санагддаг. За өнөөдөр оройны хоол ингээд бэлэн боллоо. Миний хийсэн хоол харагдаж байна. Коктэй. Одоо 10 цаг болж байна. Арай л орой хоол хийчлэг. Маргааш өглөө эргээд уулзъя. Маргааш өглөө өдрийнхөө хоолыг бичлэг хийнэ гэж бодож байгаа. Тэгээ өдөр нэг юмд явах болохоор тэгээ маргааш өглөө уулзцгаая. Өглөөний мэнд. За одоо өглөө 12 цаг болж байна. Тэгээд өчтөр орой нөгөө амар хүнд хоол идэ унтсан шүү дээ. Тэгсэн чинь жоохон шүн нэг 5 гун унтлаа. Тэгээд өглөө жоохон тэр нойроо авах гад жоохон унтчихлаа. Өнөөдөр угаасаа хагасаа өдөр болохоор хагасаа бүтэн цайнд амар нь бүр амар гоё юм. Амраад тэгээд одоо өглөөний цайнд болохоор нөө өчтөр нэг пицца авсан гэсэн шүү дээ. Тэр пиццагаа идэн талах шараад дээр нь авокадо тавиад идэн. Тэгээд халуун шоколадтай гадаа амар хүүтэн байгаа болохоор тэгээ бороо орж ийн тийм болохоор жоохон гэр сэрүүхэн дээрээс нь гэр бүр дэлт байна наараа. Oh my god. Гэлс цэвэрлэхгүй бол тэгээд ойрын нэрээ сониачин гэвэл би нэрээ үсээ будцсан. Жохон бор би нөгөө өмнө нь урттай байхдаа миний интро дээр харагдаж байгаа нөгөө шар үстэй байсан. Тэгээд шар үсээ дараа нь ингээд тайрцсан чинь энэ хэсэгтээ ингээд шар нь үлдээд
Тэгээд хар үстэй болохоор нэг тийм загал харагдаадсан. Тэгэнгүүт нь сая ийм бордоо болгоод будсан чинь жоохон шар орсон. Тэгээд жоохон фейлдсэн. Гэхдээ одоо нэг будахгүй гэж бодож байна. Байнга будах юм бол болохгүй байх гэж бодоод тэгээд ойртоо ер нь ийш тийшээ гарахгүй хүн амьтантай уулзахгүй зүгээр ажил гэргээ явах болохоор жоохон энийга бараамтлан жоохон харъя гэж бодож байна. Энэ жоохон ингээд сонирхолцоогоос. За тэгээд өглөөнийхөө цаг бэлдээ. Тэгээд өнөөдөр болохоор би гэрээс гарахгүй. Уг нь гарах төлөвлөгөөтэй байсан гэсэн чи гадаа бороо ороод байгаа болохоор өнөөдөр гэрээс гарахгүй. Цайгаа уучаад тэгэнгүүтээ гэрээ жоохон цэвэрлэнэ гэж бодож байна. Тэгээд бас одоо бэлэн болсон 3 видео байна. Тэднэрийг эдитлээд маргааш ороо гэхэд та нартай 3 видео хүргэх нэ. Жоохон сонирмолчлоо. Пицца заавал идэх ёстой. Тэгмүүд авокадо энийг бол би нэг туршиж үзэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо хамт идэхгүй ч гэж магадгүй жоохон байж байгаа дараа нь идэж магадгүй. Тэгээд ус буцлахаас нөгөө юмнууд маань хөрөхөөдсөн учраас кола тавьчлаа. Тэгээд одоо баг амар өглөө биш баг 1 цаг болж байгаа учраас ингээд идчихье гэж бодож байна. За тэгээд эргээд уулзъя.